Тайлан форумд одоо урьж оролцуулсанд бүх хүмүүст талархал илэрхийлье. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг боловсролын ерхий газрын дарга Нэмочур гэдэг хүн байна би. В первую очередь я хочу поблагодарить вас за приглашение поучаствовать в этой конференции. Меня зовут Нэмочур. Я представляю Департамент общего образования Министерства образования Монголии. Энэ удаагийн форумд Монголоос орчуулагчтайгаа нийлээд 8 хүний бүрэлдэхүүнтэй баг ирлээ. Тэгээд боловсролын мэдээллийн технологийн төв, боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Киргиз, Монгол, Тажикстан улсад хэрэгжиж байгаа төслийг бас хариуцж ажиллаж байгаа төрийн бас байгууллагууд хамтраад ирсэн. Наша делегация представлена как представителями правительственных органов, которые и также представлена представителями неправительственных органов. И 8 человек, включая переводчика. Монголд бол одоо цахим шилжилттэй холбоотой хууль эрх зүйн орчны шинжилгээнүүд, санхүүжилтийн бас асуудлууд, тэгээд цахим шилжилтээр хийгдэж байгаа үндэсний хэмжээний томоохон палат форум, цахим сургууль гэдэг олон бас шинжилгүүд байгаа. Тэгэхээр энэ хийгдэж байгаа шинжилгүүдээ талаар өнөөдөр манай ирсэн багийнхан илтгэл тавьж, мэдээлэл өгч, харилцан бас туршлагаа солилцлоо. Мы представили несколько презентаций, которые затронули многочисленные направления цифровой трансформации. Особый наш интерес был поделиться нашим опытом по поводу финансирования цифровой трансформации и другими темами. Яг одоо энэ төслийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнгууд бидний цаашид анхаарах зорилттой хэсэг альвэ гэдэг дээр бас бид нар энэ нэлтгэлүүдээс бас нэлээдгүй одоо сургамж санаа оноог авлаа. Дээрээс нь бас Киргизстан, Казахстан гэдэг улсуудын цахим шилжилтээр хийж байгаа энэ одоо бас шилжилтүүд дээр аль талдаа бас бие биедээ сургамж болох үз анхаарах энэ асуудлуудыг бас нэлээдгүй одоо илтгэлүүд дээр тусгасан бидний анхаарлыг татлаа. Большой интерес вызвали презентации наших коллег из Киргизии, Казахстана. И я думаю, это была прекрасная возможность поделиться опытом, узнать опыт других стран и найти для себя интересные выводы. Ингээд хоёр эдрийнхаа үйл ажиллагаа 20 гаруй ихтгэлээ бас дүгнээд сүүлийн өдөр бас бүлгээр ажиллаж гол асуудлууд дээр фокуслож ингэж ярьсан нь бидний цаашдын хамтын ажиллагааг одоо юун дээрээ бие биендээ одоо сайн туршлага өгөх үү, юун дээрээ бие биедээ бас анхаарч дэмжих үү гэдэг дээр бас нэлээдгүй юм сайн үр дүнтэй ийм бүлгийн ажиллагууд боллоо гэж ингэж харж байна. Мөн Киргизийн боловсролын одоо үеийн сайд нар боловсролын хаамныхан бидэнтэй бас өглөөний зангаагүй уулзалт хийж асуудлуудаа ярилцсан бас бидний хувьд бас ийм боломж байлаа. Тийм болохоор цаашдаа энэ төслийнхаа үр дүнг одоо ажил хэрэг болгох, хэрэгжилт болгох энэ одоо судалгааны үр дүнг бол бид анхаарах хэрэгтэй байна гэж ингэж үзэж байна. Мне было очень интересна сама структура конференции, где были презентации, и последний день была это групповая работа. Также утренняя встреча с вашими представителями, где были представлены многие поколения руководителей вашего Министерства образования. Это было очень интересно. И в конце концов, главная задача нашей конференции – это дальнейшее взаимодействие между нашими странами, а также мы получили большую возможность обмена опытом. Тэгээд бид бол газар нутгийн хувьд тэр хүн амын хувьд бидэнд бол төстэй маш олон зүйлүүд байгаа учраас хамтарч ажиллахад бол маш олон боломжууд байгаа маа гэж харлаа. Тэгээд төслийнхаа үр дүнг энэ форумаа тасралтгүй цаашаа хамтран одоо хэрэгжүүлэхэд бүгдээр хамтран ажиллацгаая гэж хэлээ. Тэгээд зохион байгуулсан бүхий л талд баярлалаа. И в конце я хочу поблагодарить за организацию этой интересной конференции, где мы обменялись опытом,
как вы понимаете, географически, культурно нас много объединяет, и поэтому, конечно, мы должны учиться друг у друга.